За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Дэлхийн 7 хоног олон улсын геополитикийн тоймын маань ээлжид дугаар ийхүү эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаараар 3 дугаар сарын 9-өөс 3 дугаар сарын 15-ны хооронд болж өнгөрсөн олон улсын геополитикийн онцлог үйл явдлуудын талаар тоймлон хүргэх болно. За ингээд хамгийн эхний мэдээ маань бол Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иранд хийж буй ойролт орнуудын мөргөлдөөнтэй холбоотой мэдээ байна. Дайн ихэдснээс хойш Америкийн нэгдсэн улсын талаас бол хэдийнэ хүний хохирлол амсаж эхлээд бол байгаа. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Иракийн нутагт Америкийн нэгдсэн улсын армийн шатхуун цэнэглэх зориулалттай нисэх онгоц осолдож, нисэх багийн 6 гишүүд бүгд амиа алдсан гэдэг ийм харамсалтай мэдээлэл гарлаа. Одоогийн байдлаар уг ослыг яг дайсны халдлагад өртснөөс болоод сүйрсэн үү, эсвэл санамсаргүй байдлаар техникийн гэмтлийн улмаас осол болсон уу гэдэг нь бол хараахан тогтоогдоогүй байна. Сүүлийн өдрүүдэд Иранд өрнөж буй цэргийн ажиллагаа улам бүр сунжирч байгаатай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын айрам олон тооны нисэх онгоцнуудыг ойролт орнодод бол нэмэлтээр илгээгээд байгаа. Тэгвэл энэ удаа осолдож сүрдэг CK-135 загварын онгоцыг анх Америкийн нэгдсэн улсын Boeing компани 1960-ад оны үеэс үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ онгоц нь Америкийн нэгдсэн улсын байлдааны нисэх онгоцнуудыг агаарт нисэж байхад нь газарт буулгахгүйгээр шатхууныг нь цэнэглэх зориулалттай онгоц юм а. Мөн Америкийн нэгдсэн улсын засгийн газрын зүгээс уг онгоцны ослол нь Ирак дахь Америкийн нэгдсэн улстай найрсаг хяналт бүхий агаарын орон зайд болсон гэж мэдэгдсэн боловч яг үнэндээ энэ осол болсон бүс нутагт Ираны дэмжлэгтэй Иракийн зэвсэгт бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болох нь тодорхой болоод байна. Түүнчлэн уг осол болсны дараагаар Ираны төрийн мэдлийн телевизээр Америкийн нэгдсэн улсын энэхүү онгоцыг Ирантай холбоотны харилцаатай Ирак дахь бүлэглэл пуужин харваж онгоцыг унгасан хэмээн мэдэгдэл цацаад байгаа юм а. Ингээд яг одоогийн байдлаар ил болсон мэдээллээр бол Америкийн нэгдсэн улс Израилийн Ирантай хийж буй энэ дайнд амь үрэгдсэн Америкийн нэгдсэн улсын цэргийн албан хаагчдын тоо албан ёсоор 13 болж нэмэгдээд байна. Мөн Америкийн нэгдсэн улсын айрам уг дайн эхэлснээс хойш одоогийн байдлаар дор хаяж 4 нисэх онгоцоо алдаад байгаа юм. Энэ сарын эхээр Кувейтийн дээгүүр нисэж байсан Америкийн нэгдсэн улсын 3 ширхэг F-15 сөнөөгч онгоц Кувейтийн агаараас хамгаалах системд андуурагдан сөнөөгдсөн гэх ийм мэдээлэл бол цацагдсан. Гэхдээ энэ өмнөх 3 сүрсэн F-15 сөнөөгч онгоцны багийнхан бүгд азар амьд үлдсэн нь бол дотлогдсон. Ер нь Америкийн нэгдсэн улсын зүгээс ойролт орнодод үүссэн хурцдмал байдал тэдний анх төлөвлөж байснаас хамаагүй удаан үргэлжлэж магадгүй болж хувирсан тул Америкийн нэгдсэн улсын талаас нэмэлтээр илүү олон тооны тэнгисийн явган цэрэг болон байлдааны хөлөг онгоцнуудыг ойролт орнодод илгээж эхлээд байгаа гэх ийм мэдээлэл байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр бол нэмэлт хүч болж ойролт орнодод шилжиж буй цэргийн бүрэлдэхүүний дотор Америкийн нэгдсэн улсын агаарын десантын тусгай салаа болон тэнгисийн явган цэргийн нэгжүүд олноороо байрлаж байгаа гэх мэдээлэл байгаа юм а. Мөн Японд байрлаж байсан агаарын десантын довтолгооны зориулалттай USS Tripoli хөлөг онгоц ойролт орнодод шилжиж ирээд байгаа юм. Энэ бүхнээс харвал Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны өндөр дэд албан тушаалтнууд эсвэл цөмийн байгууламжуудын эсрэг цэргийн тусгай ажиллагаа, хорлон сүтгэх ажиллагаа явуулж магадгүй байна гэх ийм таамаг өөрийн ирэхгүй урган гарч байна. Нийтдээ одоогийн байдлаар ил болсон мэдээллээр бол агаарын десант болон тэнгисийн явган цэрэг нийлээд 5000 гаруй албан хаагч ойролт орнодод нэмэлтээр шилжүүлэгдээд байна. Энэ мэдээлэл хизээ ил болсон бэ гэхээр 3 дугаар сарын 14-ний өдөр ерөнхийлөгч Дональд Трамп Персийн буланд байрлах Ираны Харк ардд хүчтэй цохилт өгсөний дараагаар ил болсон юм. Энэ ямар учиртай үйл явдал болчих вэ гэвэл Ираны эргээс холгүйхан Харт гэдэг бол арал оршдог. Энэ аралд Ираны эдийн засгийн амин судас оршдог гэж үздэг бөгөөд учир нь тэнд асар том нефтийн терминалууд бол байрладаг гэж үздэг юм байна. Иймээс Ираны эдийн засгийг хүнд байдалд оруулахын тулд Америкийн нэгдсэн улсын зүгээс Харк арал дахь нефтийн терминалуудыг пуужинтсан болж таарч байна. Гэхдээ ерөнхийлөгч Трампын зүгээс олон нийтэд зарлахтаа бол Харк арал дээр Ираны цэргийн байгууламжууд байрлсан байсан бөгөөд уг дайралтаар цэргийн байгууламжуудыг бүрэн устгаж чадлаа гэж бол зарласан. Үүгээр Трамп өөрийгөө шууд нефтийн дэд бүтцийг онилсан гэдэг нэр авахаас бол давхар зайлсхийж цэргийн байгууламж гэх үгээр бол халахвч хийлээ гэж олон улсын шинжээчид болон томчид үзэж байна. Гэхдээ хамгийн осолтой нь Ираны засгийн газрын зүгээс хэрв Америкийн нэгдсэн улс
Харк арлын нефтийн дэд бүтцэд ямар нэгэн байдлаар цохилт өгсөн тохиолдолд Америкийн нэгдсэн улстай хамтран ажилладаг ойрхон дорнодын газрын тос болон эрчим хүчний бүхий л том компаниуд тэдгээрийн үйлдвэрлэх боловсруулах байгууламжуудыг хормын дотор устгах болно гэж урьдчилан сануулад байсан юм. Гэвч Трамп энэ сануулгыг үл тоожвол Харк арлыг буужинтсан. Энэ арал яагаад Иранд ийм амин чухал байна вэ гэвэл Ираны түүхийн нефтийн 90% нь их газраас хоолоогоор дамжин орж ирж арал дээр нефтийн терминалаар дамжин гадагшаа экспортлогддог юм байна. Иймээс уг арал нь тэр чигтээ Иран улсын экспортын орлогыг бүрдүүлдэг, улсын төсвийг бүрдүүлдэг, Ираны зэвсэгт хүчнийг санхүүжүүлдэг гол орлогын их үүсвэр гэж хэлж болохоор байна. Даанч үүнийг нь Трамп буужинтчихлаа гэсэн үг. Гэхдээ хамгийн гол зүйл нь гэвэл Трамп энэ дайралтын дараагаар бас мэдэгдэл хийсэн. Тэрээр ямар мэдэгдэл хийсэн бэ гэвэл маш товчхондоо бол хүн чанар зулгаалсан учраас арал дээрх бүх нефтийн байгууламжуудыг бол устгахсангүй. Ямар ч тач бол тэнд байрлаж байсан 90 орчим Ираны цэрэг бол гэхдээ бидний дайралтыг бол бас өгсөн гэдэг ийм мэдэгдлийг хийсэн. Ираны талаас ч гэсэн энэ дайралтын дараагаар бол албан ёсны мэдэгдэл хийж арал дээрх нефтийн байгууламжуудад ямар нэгэн байдлаар бол хохирол учраагүй гэдгийг бол баталсан. Америкийн нэгдсэн улсын агаарын дайралт нь арал дээр пуужингаас хамгаалах цогцлборууд, тэнгисийн цэргийн бааз, нисэх буудлын удирдлагын самхаг, нислэг тэрэгний зогсоол зэрэг байгууламжуудыг онилон устгагдсан болох нь бол тогтоогдсон байгаа юм. Трампын хувьд хэрв шууд нефтийн терминалуудыг хэрвээ буужинтсан бол Иран зөрүүлээд ойрхон дорнод дахь Сауди Араб, Кувейт зэрэг улсуудын томоохон нефтийн байгууламжуудыг устгаж магадгүй юм ноцтой хариу арга хэмжээ авах байсан учраас Трамп шууд арлыг тэр чигт нь бол газартаа тэгшиж чадаагүй бололтой. Гэхдээ Трамп арлыг бүхэлд нь устгаж үүний хариуд Иран дрон болон пуужингаар Сауди Араб, Кувейт дахь нефтийн байгууламжуудыг устгасан тохиолдолд дэлхийн газрын тосны үнэнд бол огцом савлгаа үүсэх байсан нь гарцаагүй. Иймээс яаж ч бодсон тэгж хамаагүй дур мэдж ийм том зүйлийг хийж бол зүрхлэхгүй. Дэлхийн эдийн засаг гэдэг бол асар том гинжин хэлхээ болон хувирч нэг нэгнээсээ хараат болсон энэ цаг үед аль нэг тал хит дураараа хит том алхам хийвэл энэ гинжин хэлхээ эвдэгдэх магадлалтай. Тэгвэл яг энэ мэдээлэлээс үргэлжлүүлээд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин агаарын десантын болон тэнгисийн явган цэргийн 5,000 орчим албан хаагчдыг бол төвлөрүүлээд байгаа үйл явдалтай бол шууд холбогдож байна. Учир нь юу вэ гэвэл Америкийн нэгдсэн улсын зүгээс эдгээр цэргүүдийг дайчилж Харк гэх арлд бол цохилт өгч арлыг эзлэн авч магадгүй ийм төлөвлөгөөтэй байж магадгүй гэж үзээд байгаа юм. Арлыг эзлэн авснаар Ираны нефтийн экспортыг боомлохоос гадна Ираны их газарт хүртэл цохилт өгөхөд бол тохиромжтой стратегийн бааз болгон ашиглах боломжтой гэж Америкийн нэгдсэн улсын зүгээс үзэж байна. Гэхдээ сэтгүүлчид яг энэ талаар Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам Пентагоны төлөөллөснүүдээс асуусан боловч Пентагон энэ сэдвээр ямар ч хариу өгөөгүй хэвээр байна. Иймээс Америкийн нэгдсэн улсын зүгээс ойрын хугацаанд Ираны Харк арлд хуурай замын ажиллагаа явуулж магадгүй гэсэн ийм таамаг бол маш хүчтэй дэгдээд байна. Ойрхон дорнодын нөхцөл байдлыг Трамп удахгүй намжиж дайн дуусгах гэж байна гэж хэлж байгаа боловч энэ яг бодит байдал дээр энэ мөргөлдөөн дуусгах болоогүй байгаа нь бол маш тодорхой харагдаж байна. Үүний нэг нотолгоо гэвэл Америкийн нэгдсэн улсын зүгээс өмнөд Солонгос улсад байрлуулад байсан пуужингийн давталгооноос хамгаалах системийн зарим хэсгийг ойрхон дорнод руу шилжүүлж байгаа гэх юм албан ёсны мэдээлэл бол гарсан. Эндээс их эвгүй дүр зураг харагдаад байгаа юм л та. Хүмүүс энэ үйл явдал нь хэрхэн мэдрэгдэж байна вэ гэвэл Америкийн нэгдсэн улсын зэвсгийн нөөц хүмүүсийн бодож төсөөлж байснаас илүү хязгаарлагдмал тоотой юм биш үү гэх бодол хүмүүсийн дотор бол төрж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар цагаан ордноос маш тодорхой мэдээлэл хийсэн. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит хэлэхдээ манай улс өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш тэнэг ямар ч чадамжгүй удирдагчтай байсан бөгөөд тэр хүн манай улсын хамгийн сайн зэвсгүүдийн дийлэн хэсгийг манахаас алс хол оршдог Украин гэдэг улсад үн төлбөргүй өгсөн хэмээн бол шууд хэлсэн ийм олон нийтийг маш хүчтэй цочролт автуулсан. Эндээс ер нь Трампын засаг захиргаа цаашид Украины асуудалд яг ямар байр суурь баримтлах уу гэдэг нь бол бараг тодорхой харагдаж байна ч гэж хэлж нэг талаараа болохоор байна.
За тэгвэл одоо үргэлжлүүлээд Америкийн нэгдсэн улс өөрийнх нь зэвсгийг ойрхон орондод татан төвлөрүүлж байгаа талаар үргэлжлүүлэн ярив. Энэхүү татах ажиллагаа нь Америкийн нэгдсэн улс Израилийн зүгээс Ираны эсрэг дайн эхлүүлснээс яг 12 хоногийн дараанаас эхэлж өрнөж эхэлсэн юм. За энэ нь юуг нотлон харуулж байна вэ гэвэл Америкийн нэгдсэн улсын анхны төлөвлөж байснаас энэ дайн угаасаа хэд сунжирч байгааг бол ерөөсөө шуудхан харуулж байгаа юм. Хэрвээ анхнаасаа урт хугацааны төлөвлөлттэй эрсдлүүдийг ингэж өндрөөр тооцсон байсан бол дайралт эхлэхээс өмнө зэвсгийн нөөцөө хэдийнэ бэлдээд төвлөрүүлж гисэн байх байсан. За ер нь Ираны хариу цохилтуудын улмаас ойрхон орондод байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын мөн хэд хэдэн пуужингийн болон агаараас хамгаалах цогцлборууд хагас одоо хэсэгчилсэн байдлаар бол устдаад байгаа. За үүнийг зарим талаараа нууцлж байгаа боловч ямар ч тач хамгийн тодорхой ил болсон мэдээлэл нь Йордан улсад байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын FAD системийн цогцлборын бүх радарууд бол устдсан гэдэг ийм мэдээлэл бол одоо цацагдж тодорхой болсон. Иймээс өмнөд Солонгосоос таталт хийж орлуулах гэж байх шиг бол харагдаад байгаа юм. Америкийн нэгдсэн улсын хувьд өмнөд Солонгост хамгийн анх 2017 онд хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү системийг тус улсад нийлүүлж байсан. За ингээд Америкийн нэгдсэн улс өнөөдөр өгсөн зэвсгээ эргүүлэн авах болсон энэ явдал нь бол мэдээч хэрэг өмнөд Солонгосын ард иргэд төдийгүй өмнөд Солонгосын парламентын түвшинд хүртэл одоо маш хүчтэй эсэргүүцэлтэд тулгарч маш их хэл амыг дагуулад байгаа боловч нэгэнт эзэн нь юмаа мэддэг хойно одоо өмнөд Солонгосын тал яаж дургуутсаад FAD системээ бол авч үлдэж чадхааргүй ийм байдалд бол орж байх шиг байна. Мөн Америкийн нэгдсэн улс FAD системээ татаж ойрхон орондод нүүлгэж байна гэдэг нь Ираны пуужингийн нөөц бас дуусах болоогүй гэдгийг эвтгэж байгаа явдал юм. Яг үүндээ Иранд одоо хэдийн хэмжээний пуужингийн нөөц байгааг хинч яг тодорхой хэлж чадахгүй байна. Дайн эхэлснээс хойш Иран улсын зүгээс дор хаяж 700 гаруй баллистик пуужинг харвсан гэх юм тоон үзүүлэлт байгаа бөгөөд эдний ихэнхийг нь мэдээч хэрэг агаараас хамгаалах системүүд амжилттай устгаж чадсан боловч Ираны зүгээс хэд олон пуужин харуулж байгаа учраас агаараас хамгаалах систем одоо ачааллаа дийлэхгүй улмаас нэлээд одоо тооны пуужингууд агаараас хамгаалах системийг бол даван орж байнда туссан ийм үйл явдлууд бол болсоор байгаа. FAD гэдэг одоо энэ системийг Америкийн нэгдсэн улсын Lockheed Martin компани зохион бүтээсэн нэг батарей нь ойролцоогоор 1 тэрбум долларын өртөгтэй ийм асар өндөр үнэтэй бол зэвсэг юм. Мөн нэг ийм цогцлборыг ажилуулахад дунджаар 100 орчим хүний одоо хүн хүч шаардлагдаг гэдэг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс дэлхийд даяар нийт яг ийм 8 ширхэг FAD системийг одоо үйл ажиллагаа дэлхийн өнцөг булан бүрт байрлуулсан үйл ажиллагаа явуулж байгаагийн 4 ширхэг нь ойрхон орондод байрладаг. За энэ 4 систем нь ойрхон орондын Израиль, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улс болон Йордан зэрэг улсуудад байдаг. Харин Йорданд байдаг систем нь одоогоор Ираны пуужингийн цохилтонд өртөж ажиллах боломжгүй болсон байдалтай байгаа юм а. За тэгвэл шууд үргэлжлүүлээд Ираны шинэ удирдагчаар сонгогдоод удаагүй байгаа Мужтаба Хамени пүрэв гарагт бас нэгэн чухал мэдэгдэл хийсэн талаар одоо ярив. За тэрээр ямар мэдэгдэл хийсэн бэ гэвэл Ормозын хоолойг Иран улс үргэлжлүүлэн хаасаар байх болно гэдэг ийм мэдэгдэл хийсэн. За мөн тэрээр Америкийн нэгдсэн улс Израилийн явуулж буй энэхүү байлдааны ажиллагааны үеэр амь үрэгдсэн иранчуудын цусан өшөөг заавал авахаа амлаж хөрш орнуудтай Америкийн нэгдсэн улсын цэргийн баазыг нутаг дэвсгэр дээр байрлуулахаас татгалзах хэрэгтэй байгааг бол анхааруулсан юм. За энэхүү одоо Ираны дээд удирдагч Мужтабагийн хувьд Америкийн нэгдсэн улс болон Израиль улсуудын өнгөрсөн сарын 28-ны өдөр хийсэн гинтийн халдлагын улмаас өмнөх Аятолла буюу одоо түүний эцэг нь бол амиа автсан. За түүний эцгийн хамтаар энэ шинэ удирдагчийнх нь эхнэр болон түүний хоёр хүүч мөн одоо Америкийн нэгдсэн улс болон Израилийн пуужинд өртөж амиа автсан юм. Иймээс Ираны шинэ удирдагч хувь хүнийхэн зүгээс Америкийн нэгдсэн улс болон Израиль улсуудад асар их үс хонцонтой байгаа нь бол тодорхой харагддаг. За мөн хамгийн гол нь бас Ираны зүгээс шин дэд удирдагчийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд түүнийг камерын өмнө болон олон нийтийн газраар огтоосон дагуулж явахгүй байгаа, өндөр нууцлаж байгаа гэх ийм мэдээлэл байна. За учир нь Ираны дотоодод Израилийн тагнуулын байгууллага болох Моссадын тагнуулууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж
байж магадгүй гэдэг ийм мэдээлэл байгаа учраас тэд шин дээд удирдагчаа ил байлгавал Израилийн Польшингийн дайралтанд өртөж амиа алдах эрсдэлтэй учраас түүнийг нууж байгаа гэдэг ийм тайлбар өгч байгаа. За нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны зүгээс Ираны шин дээд удирдагчийг Польшингийн цохилтонд өртөж маш хүнд гэмтсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Учир нь тэрээр ямар ч мэдэгдэл хийхгүй байгаа бөгөөд түүний мэдээллүүдийг телевизийн хөтлөгчд олон нийтэд дамжуулан танилцуулж байгаа нь бол хамгийн их сэжиг төрүүлж байгаа юм. За ийм учраас Мужтаба Хаменei өөрөө олонний өмнө нэл гарах боломжгүй буюу биеийн байдал нь муу байгаа. Эсвэл ямар ч эрх мэдэлгүй болж хувьсгалт гвардийн утсан хүүхэлтэй болж хувирсан зэргээр Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамнаас бол таамаглалт дэвшүүлсэн мэдээллүүдийг бол хийсээр байгаа юм. За аль нь ч бол үнэн байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан хэрвээ Мужтаба Хаменei ил гарвал Польшингийн дайралтанд өртөж амиа алдаж магадгүй учраас энэ шинэ дээд удирдагчаа маш сайн нууцлах нь бас иранчуудын хувьд бол аргагүй байхаа. За Ираны дайнтай холбоотойгоор яг энэ мэдээ бол бас спортын ертөнцид давхар өнгөрсөн 7 хоногт нэлээд олонний анхаарлыг татсан нэг үйл явдлаар өрнөлөө. За юу болсон бэ гэвэл энэ өнгөрсөн 7 хоногт Аз ТV-ийн цомын төлөөх эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээн Австрали улсад эхэлсэн. Тэгвэл тэр тэмцээнд оролцохоор ирээд байсан Ираны шигшээ багийнхан Австралийн засгийн газраас шууд улс төрийн оргонод олгох ийм шийдвэрүүд гаргасан. За учир нь тэмцээний үеэр тамирчид Ираны төрийн дуулалыг дуулахыг эсэргүүцэж эсэргүүцлээ үзүүлсэн учраас энэ үйлдэлийнхэн дараа тэд нэр эх орондоо буцах юм бол эдгээр тамирчдын хувийн аюулгүй байдалд аюул учирч магадгүй гэж Австрали улсын засгийн газраас бол үзсэн юм. За мөн Ираны төв хэвлэлээрч гэсэн давхар тэдгээр тамирчдыг эх орноосоо урвсан үйлдэл гаргалаа гэж бол хатуухан шүүмжлээд амжсан. За хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа боловч Австрали улс улс төрийн оргонол эдгээр тамирчдад үзүүлсэн боловч багийн ахлагч Захра Гамбари тэргүүтээ Ираны шигшээ багийн нийт 5 тамирчин улс төрийн оргонолоос ус татгалзаж эх орондоо эргэж очих шийдвэрийг бол гаргасан. За 5 тамирчны ийхүү шийдвэрээ өөрчилсөний дараагаар Ираны төв телевизээс тэдгээр тамирчдыг эх оронд шийдвэр гаргалаа гэж магтан ярьсан юм а. За ингээд Ирантай холбоотой өнгөрсөн 7 хоногт хамгийн их анхаарал татсан үйл явдлуудыг бол та бүхэндээ хүргэлээ. За дараагийн мэдээ бол ойролт орондод үүсээд буй энэхүү хурцдмал нөхцөл байдлын улмаас дэлхийн эдийн засагт нефтийн шок үүсгэхэд тун ойрхон ийм ноцтой байдал үүсэж эхлээд байна. За 3 дугаар сарын 2 дахь 7 хоногоос эхлээд дэлхийн зах зээлд газрын тосны үн бол огцом өсөж олон улсын эдийн засагт шинэ эрсдэл үүсэж эхэллээ. За энэ бүх нь бол эцсийн эцэст Иранд хийж буй Америкийн нэгдсэн улс болон Израилийн цохилт ба Иранаас зөрүүлээд ойролт орондын улсуудад хийж буй пуужин болон дроны цохилтууд за эдгээрээс гадна мэдээч хэрэг Ормозын хоолой орчмын нутаг дэвсгэрт аюултай байдал үүсэж усан онгоцнууд болон танкерууд Ормозын хоолойгоор дамжин гарч чадхааргүй ийм байдал үүсэж эрчим хүчний гинжин хэлхээд асуултсантай бол холбоотой юм а. За сүүлийн өдрүүдэд дэлхийн жишг үн болох Brent нефтийн 1 баррел нь 100 Америк доллар давж эхэлсэн бөгөөд зарим арилжаанд бүр 107-оос 114 доллар хүртэл өссөн нь 2022 онд Украиний дан эхэлснээс хойш тохиож буй хамгийн өндөр өсөлт болж хувирч байна. За Ираны дан эхлэхээс өмнө газрын тос ойролцоогоор 1 баррел нь 73-аас 90 доллар байсан бөгөөд дайн цаашид үргэлжлэж нийлүүлэлт цаашид тасарсан хэвээр байх юм бол газрын тос баррел тутамдаа 120-оос 150 долларт хүрч магадгүй талаар шинжээчид анхааруулж байна. За яг хав газрын тосны үн нэмэгдэж байгаа нь бол мэдээж хэрэг энэ Ормозын хоолой хаагдсан явдал, нефт зөөврийн танкерууд бол хавталхад дүртэж удаашрсан явдал, Персийн булангийн улс орнууд шатхуун олборлолтоо багасгасан зэрэг энэ олон үйл явдлуудтай шууд холбоотой боловч хамгийн гол нь дэлхийд даяар ийм том дайн болж магадгүй гэдэг айдас бий болсон учраас дэлхийн улс орнууд газрын тосоо нөөцлөх хөдөлгөөнийг бол эрчимжүүлж эхэлсэн ч мөн газрын тосны үн эрчимтэй нэмэгдэж байгаатай бол давхар холбоотой болж тарж байх шиг байна. Нэг ёсонд бол олон улсад нөөцлөх шок үүссэн учраас нийлүүлэлт дагаад бол хямрал дүртэж байна гэж харж болохоор байна. За газрын тосны үн тасралтын өсөж байгаагийн улмаас дэлхийд даяараа тээврийн салбар болон цахилгаан, эрчим хүч, аж үйлдвэрлэл, хүнсний салбарын суурь өртөг бол шууд өсөх нөхцөл байдал үүсэж, за өртөг өсөх нь баг ингээд тодорхой болоод байна. Ингэснээр ямар үр дагавар гарах вэ гэвэл маш ойлгомжтой.
бүх зардал нэмэгдснээс болоод үйлдвэрүүдийн эцсийн бүтээгдэхүүний үн нэмэгдэж, үр дүнд нь үйлдвэрүүдэд зогсох эсвэл орон тооны цомогдгол хийхэд хүрч магадгүй байна. За хэрвээ энэ зүйл болж ирэхэд бүл ажлын байрууд дагаад буурч дэлхийд даяар ядуурл ажилгүйдэл дагаад нэмэгдэнэ гэсэн үг. За мөн дайныг дагаж хөрөнгийн зах зээл бол ундаг зарчимтай. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс аль болох зайлсхийм болгоомжирч, эрсдэлтэй хөрөнгүүдээ зарж аль болох газрын тос доллар бол өсдөг. За эдгээр зүйлс бол угаасаа альва дайны үед болдог ойлгомжтой зүйлс буюу нэг ёсны зөв тогтолцоод гэж хэлж болно. Тэгвэл энэ Ираны дайнаас болж хамгийн их хохирол амсах бүсүүдийг мөн шинжээчид бол тодруулсан нэрлсэн байна. За эндээс харах юм бол хамгийн том хохирогчдын нэг нь бол яалт ч үгүй Европын холбоо болж бол таархаар байна. За учир нь гэвэл 2022 онд Украины дайн эхэлсний дараагаар Европын холбооны улсууд Оросын холбооны улсаас авдаг нефт байгалийн хийгээ бол хязгаарлаж эхэлсэн. За гэтэл одоо нэмээд ойрхон орондоос орж ирдэг эрчим хүчний энэ урсгал тасалдаж магадгүй маш том эрсдэлтэй байдалд бол орж эхлээд байгаа юм. Ялангуяа холбооны бүгд найрамдах Герман улс, Франц, Итали зэрэг улсуудын аж үйлдвэрийн салбарууд хамгийн их дарамтыг бол амсгаар харагдаж байна. Тэгвэл Европын холбооноос гадна уг дайны хамгийн том хохирогч нь гарцаагүй бүгд найрамдах Хятад ард улс юм. За Хятад бол аврах том аж үйлдвэрийн гүрэн бөгөөд энэ том аж үйлдвэрийн системийн зардал шууд өсөж эхлээд байна. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд Иранаас маш их хэмжээний нефтийг бол авдаг. Бүгд найрамдах Хятад ард улсын аж үйлдвэрүүд улс орнд бүхэлдээ шахуу импортын эрчим хүчин дээр суурилдаг. Иймээс шатхууны хомсдол бий болсноор үүнийг дагаад Хятад даяар тээвэр болон логистикийн салбараас эхлээд аж үйлдвэрлэлийн салбар бүх шатандаа бол өртөг өсгөр харагдаж байна. Хятадын аж үйлдвэрлэлийн өртөг өсвөл Хятадын эцсийн бүтээгдэхүүнүүдийн үн өсөж, улмаар Хятадын экспорт буурч, Хятад даяар ажилгүйдэл бол дагаад нэмэгдэх ийм боломжтой. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манай улсын эдийн засгийг хормын дотор савлуулах эрсдэлтэй гэсэн үг юм. За энэ талаар би 50 гаруй минутын турш маш дэлгэрэнгүй задаргаа бүхий контент хийсэн учраас сонирхож байгаа хүмүүс тэр контентыг шууд үзээрэй гэж хүсье. Би доор сэтгэгдэл хэсэгтээ бол оруулчихъя. Ер нь нэлээд сонирхолтой контент болсон. За тэгвэл энэ дайнаас болоод өөр нэг том хохирогч байгаа нь яалтчгүй энэтхэг улс болж таарч байна. Энэтхэг улс нь Америкийн нэгдсэн улсын шахалтын улмаас Оросын холбооны улсаас худалдан авдаг байсан эрчим хүчний нийлүүлэлтээ яг энэ цаг үед бол эрс багасгаад байгаа юм. За мөн тус улсын нефтийн хэрэгцээний бараг 80 орчим хувь нь тэр чигтээ импортоор орж ирдэг. Гэтэл Иранд өнөөдөр дайн болсноор энэтхэгийн шатхууны нийлүүлэлт бол шууд тасалдаж эхлээд байна. За үүний улмаас энэтхэгт валют сулрах, төсвийн дарамт нэмэгдэхээс эхлээд инфляц үсэх зэрэг оюун маш аюултай хүндрэлтүүд бол дагаад бий болж байна. Дотоодын амжиргаа мууд бол энэтхэгийн улс төрийн дотоод тогтвортой байдал бол алдагдах юм маш том эрсдэлтэй ийм улсуудын жагсаалтанд бол ордгоо. За тэгвэл энэ дайнаас хохирол амсаж эхлээд буй өөр хоёр том үйлдвэрлэгч улсууд байгаа нь Япон болон Өмнөд Солонгос улсууд юм. За энэ хоёр улснууд эрчим хүчний хувьд бусдаас бүрэн хамааралтай, импорт дээр суурилсан эрчим хүчний бүтэцтэй ийм улсууд. За тэд бараг бүхий л газрын тос бүх байгалийн хийгээ тэр чигээр нь гаднаас худалдаж авдаг. За мөн аж үйлдвэрлэлийн салбар нь асар өндөр технологи дээр суурилсан учраас нэг маш их эрчим хүч зарцуулдагаар онцлогтой. За иймээс эрчим хүчний үн өсөх нь энэ хоёр улсын аж үйлдвэрлэлийн өртгийг бол шууд нэмэгдүүлж, экспортын өрсөлдөх чадварыг бол ойрын саруудад илт мэдэгдэхүйц түвшинд бол бууруулж магадгүй ийм нөхцөл байдал бол үүсэт байна. За ер нь бол Аз твийн аж үйлдвэрлэлийн төвүүд дарамтанд орж эхлээд байна гэж ойлгож болно. За эдгээр хэлсэн улсуудаас гадна бас Зүүн Өмнөд Азийн улс орнууд асар их хүчтэй дөрвөлтийг бол амсаж эхлээд байгаа. Тухайлбал ганцхан Таиланд улсын хувьд гэхэд энэхүү нефтийн хомсдлоос болоод тус улс ажлын 5 өдрөө 4 болгож төр зургийн ийм хуваарьт бол шилжсэн гэх иймэрхүү ноцтой мэдээлэлүүд бол засагдаад байгаа. За тэгэхээр өнөөдөр үүсэт буй энэхүү нөхцөл байдал нь бол зарим шинжээчдийн үзэж буйгаар тэртех 1973 онд ойрхон орондод дэгдсэн Йон Куперийн дайны улмаас дэлхийд даяар газрын тосны үн 4 дахин өсөж барууны улс оронд бүхэлдээ газрын тосгүй болж байсан яг тэр үеийг санагдуулсан ийм нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ удаагийнх тэртээ 1973 оныхоос арай ялгаатай нь дэлхийн нийт энэ бүхэнд бол илүү сайн бэлтгэлтэй байгаагаар онцлогтой юм. За иймээс Ираны дайн нь бас учиргүй газрын тосны үнийг 4 нуглаж өсгөх нь ч юу юм. Ямар ч тач тэр 1973 оны шатхууны хямралын арай жижиг хувилбартай тэнцвэс үр нөлөөг бол дэлхийд даяар үзүүлж магадгүй гэдэг ийм яриа тамг бол байна.
За дараагийн мэдээ бол Куб улстай холбогдож байна. За маш товчхоноор хэлэх юм бол Куб улсад маш ноцтой хэмжээний эрчим хүчний хямрал тэгдэд байна. За Венесуэл дэх Мадурогийн дэглэм нуран унаж Венесуэлийн газрын тос Америкийн нэгдсэн улсын нөлөөнд орсноор за хамгийн их хохирол амсаж байгаа улсуудын нэг нь бол яалтчгүй Куб улс болж хувирч байна. Мадурогийн дэглэм нуран унснаас хойш Кубад эрчим хүчний маш том хямрал тэгдэж тог цахилгаангүй байдал хит удаан үргэлжирч энэ бүхнээс улбаалаад Куб улсад эсэргүүцлийн жагсаал дэгдэж бүр коммунист намын байрыг хүртэл сүйтгэж шатаасан юм ноцтой үйл явдал бол болоод байгаа юм а. Куб улсын дотоод хэргийн яамны мэдээлснээр бол өнгөрсөн бям гариг шилжигшин Кубын Морон гэдэг хотод цөөн тооны хүмүүс бол намын офисуудыг эвдэн сүтгэж галдан шатаах үйл ажиллагаа явуулсан бөгөөд за үүний улмаас цагдаагийнх нь нийт 5 хүнийг баривчилсан гэдэг ийм мэдээлэл цацагдлаа. За тус улсад эрчим хүч болон хүнсний хомсдол дээд зэгтээ хүртэл хямралын хэмжээнд хүртэл одоо тулгарсан учраас ард иргэдийн бухимдал бол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн газрын тосыг өөрийн нөлөөнд оруулж Кубад саяхныг бусдад эрчим хүчний хориг тавьсан явдал нь за тус улсыг бол ийм байдалд хүргэсэн гэж бол хэлж болно. Мөн сая болсон энэ эмх замраагүй байдлын талаар Куб улсын ерөнхийлөгч Мигель Диас-Канел хэлэхдээ иргэдэд бухимдах шалтгаан байгаа нь үнэ. Үүнийг бол бид нэр ойлгож байна. Ингэж бухимдлаа гэд олон нийтийн амгалан тайван байдлыг бол алдагдуулж хүчирхийлэл үйлдэхийг харин Кубын засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй гэж бол тэрээр зурагтаар олон нийтэд мэдэгдлээ. За мөн Куб улсын ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт телевизээр одоо олон нийтэд хандаж сүүлийн 3 сарын хугацаанд Куб улсад 1 литрч шатхуун гаднаас бол импортоор орж ирээгүй бөгөөд за энэ бүхэн ерөнхийлөгч Трампын Куб улсын эсрэг авч буй 20 арга хэмжээтэй шууд холбоотой гэж бол мэдэгдсэн. За Куб улсын цахилгаан эрчим хүчний салбар нь бараг бүхэлдээ шатхуунаас хамааралтай байдаг. За газрын тос орж ирэхэ болсноор энэ улсын нийтийн тээвэр, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар гээд яг үнэндээ одоо бүх салбарууд маш хүнд байдалд орж бараг хүн нэгдлийн үе дээрээ тулж очиход ингэж ойрхон болоод байгаа юм. За мөн Куб улс нь коммунист засаглалтай учраас тус улсад эсэргүүцлийн жагсаал бол тун ховор гардаг. Гэсэн хэдий ч Куб улс нь сүүлд 2019 онд хүний эрхийг дээдлэх үүднээс үндсэн хуулиндаа иргэдийг тайван замаар жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бол хуулиар баталгаажуулж өгсөн. За гэхдээ яг аль биесээр баталгаажаагүй энэ нь бол одоогоор хэлэлцэгдэх парламентын шатандаа бол явагдаж байгаа юм байна. За түүнчлэн яг одоогийн байдлаар Куб даяар өдрийн 24 цагаас 15 цагт нь бол огт цахилгаангүй мөнхийн цахилгааны ийм хомсдолтой ийм нөхцөл байдалтай бол байгаа юм байна. За нөхцөл байдал нэгэн тийм хүнд байгаа учраас Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел Америкийн нэгдсэн улсын нефтийн хоригоос гарахын тулд ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай хэлэлцээр хийх ажилдаа бол хэдийнэ ханцуу шамдан орчихсон байгаа гэдэг ийм мэдээлэл бол байна. За нөхцөл байдал нэгэнт хүнд байгаа учраас Куб улсын ерөнхийлөгч Мигель Диас-Канел Америкийн нэгдсэн улсын нефтийн хоригоос гарахын тулд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай хэлэлцээр хийх ажилдаа бол хэдийнэ орчихсон байгаа гэдгээ мөн дуулгалаа. Хоёр улсын газрын тосны хэлэлцээр дөнгөж эхэлж байгаа бөгөөд нэхний шатандаа явж байгаа. За Кубын тал бол өөрсдөө энэ хэлэлцээрийг удирдан манлайлж байгаа бол Америкийн нэгдсэн улсын талаас нэг ёсондоо эднэр одоо гуйхгүйгээд яадын өөр арга байхгүй гэсэн иймэрхүү одоо байр суурьтай хандлагатай байгаа. За учир нь гэвэл мэдээч хэрэг бүх хөзөр Америкийн нэгдсэн улсын талд ашигтайгаар байгаа учраас одоо Америкчууд энэ асуудал энэ гэрээ хэлэлцээр дээр маш том давуу талыг бол атгаж байна гэсэн үг. За Америкийн нэгдсэн улс Куб хоёрын харилцааны хувьд бол энэ хоёр улсын харилцаа 1959 онд коммунист удирдагч Фидель Кастро Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэй Куб дахь дэглэмийг түлхэн унгааснаас хойш тасралтгүй хурцдмал байдалтай байсаар ирсэн. За улмаар 1960-ад оноос эхлэн Америкийн нэгдсэн улс Кубын эсрэг бол хориг тавьж эхэлсэн бөгөөд энэ хориг өнөөдрийг хүртэл 66 дахь жилдээ ингэж үргэлжилсээр байна. Кубын ард нь Америкийн нэгдсэн улсын Флорида мужаас ердөө 145 км-ийн зайтай байрладаг маш юм ойрхон ард улс юм. Иймээс Куб дахь коммунист дэглэмийг дэмждэггүй Кубын иргэд усан зайв ашиглаж маш олон жилийн турш Америкийн нэгдсэн улсын Флорида муж руу дөрвсээр ирсэн. За энэ ч утгаараа өнөөдөр Флорида мужийн Майами зэрэг хотуудад Куб гаралтай Америкийн хүн амын томоохон бүлэглүүд бол хэдийнэ бий болсон байдаг. За мөн хамгийн сонирхолтой нь Америкийн нэгдсэн улс болон Кубын энэхүү нефтийн тохирооны гэрээ хэлэлцээрийг Америкийн нэгдсэн улсын талаас
төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио захадж байгаа юм байна. Марко Рубиогийн хувьд бас тэрээр 1971 онд Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн нийслэл Майами хотод мэндэлсэн нэгэн куб гаралтай хүн гэсэн үг. Америкийн нэгдсэн улс дахь 2 дугаар үеийн куб цагаачдын гэр бүлд мэндэлсэн нэгэн гэж ойлгож болно. Энэ ч утгаараа Марко Рубио уг хэвлэлцээрт ерөнхийдөө куб улс бол өөрчлөгдөх ёстой гэдэг ийм зарчмын байр суурийг баримталж байгаагаа эв тодор мэдгдсээр байна. Нэг ёсондоо бол иргэдийнхэн амжиргааг сайжруулах цорын ганц арга зам боломж нь куб улс дэглэмээ өөрчлөх, коммунизмаас ардчлалт шилжих явдал гэж тэрээр үзэж байгаа юм а. Ер нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд эхлээд Венесуэл, дараа нь Ираны араас Кубын засаглалыг солих ийм төлөвлөгөөтэй байсан ч Иранд харин түүний төлөвлөснөөс гадуур нөхцөл байдал бол үүсэт байна. Трампын хувьд ямар ч байсан Кубын дэглэмийг өөрчилж Америкийн нэгдсэн улсад ээлжтэй шин засгийн газар байгуулах ийм төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байгаа. За үүнийгээ ч мөн эв тодор ганц 2 удаа ихэлж байсан. Гэхдээ үүнийг хүчирхийллийн арга замаар бусах харин улс төрийн бол эдийн засгийн асар хүчтэй дарамт шахалтын үр дүнд Куб улсыг дотроосоо өөрөөр нь өөрчлөгдүүлэхийг бол Трамп хүсэж байгаа. За Трампын хувьд Кубын дэглэмийг цэргийн хүчээр өөрчилж болох боловч энэ удаа яг Куб руу шууд цэргийн хүчээр дайрах юм бол Латин Америк бүхэлдээ Америкийн нэгдсэн улсын эсрэг сүрэн зогсох магадлал маш өндөртэй болж эхлэх юм. За мөн олон улсад Америкийн нэгдсэн улсын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унах юм эрсдэлтэй байна. За эдгээр дээр нэмээд Орос хятадчд дуугүй байхгүй нь тодорхой. Иймээс шууд цэргийн ажиллагаа явуулах нь Америкийн нэгдсэн улсад өөрт нь эргээд геополитикийн асар том эрсдлийг дагуулна. За иймд зөвхөн маш ноцтой үнэхээр шаардлагатай тохиолдолд Трамп Куб улсад цэрэг оруулах байх гэсэн ийм тооцоолол бол харагдаж байна. За ямар ч тач одоогоор ингээ хэвлэлцээр дөнгөж эхэлж байна. Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ хэвлэлцээрт тийм ч их хүч хаяж одоо яарвчлахгүй байгаа нь бол харагдаж байна. Учир нь хэвлэлцээр сунжрах тусам Кубын коммунист засаг улам бүр хүнд байдалд орох учраас энэ хэвлэлцээрийг аль болох сунжруулах нь Америкийн нэгдсэн улсад бүх талаараа ашигтай. За мөн Америкийн нэгдсэн улс Кубээс илүүтэй энэ цаг мөчид Ираны асуудалд илүү их анхаарал хандуулж байгаа нь уг хэвлэлцээр богино хугацаанд амжилт олж чадахгүй ийм нөхцөл байдалд бол хүргэж магадгүй байна. Тэгэхээр дараачийн онцлог мэдээ бол Украины дайнтай холбогдож байна. Яг Украины фронтод нөхцөл байдалд онцгийн өөрчлөлт яг үүндээ гараагүй боловч ерөнхийдөө нөхцөл байдал бага зэрэг ширүүлсэн гэдэг ийм мэдээлэл бол байгаа. Яг сүүлийн үед бол мэдээж хэрэг Иранд дайн өрнөд дэлхийн нийтийн анхаарал ойрох дорнодын бүс нутаг руу чиглэгдсэн. Иймээс Украины талаар хүмүүс тэр болгон нэг их анхаарахаа болсон. За дээрэс нь энэ дайн хэдийнэ 4 жил даваад байгаа болохоор сунжирдсан буюу ингэж сунгаарлагдсан дайны байдалд орсон учраас Украины дайны фронтод одоо аль талаас нь нэг онцлог үстэй махиц гарахаа бол болсон. Энэ дайн бол ингээм өссөн дайн болж хувирсан. Тэгэхээр юу ярих гэдэг вэ гэвэл энэ сарын 2 дахь 7 хоногт бол Украин даяар ерөнхийдөө байлдааны нөхцөл байдал бага зэрэг хурцтаж фронтын хэд хэдэн чиглэлд бол мөргөлдөөн идэвхжиж эхэлсэн ийм байдалтай байна. За Оросын талаас Украины агаарын довтлогоо болон дроны пуужингууд, дроны цохилтуудыг бол эрс нэмэгдүүлж, Украины стратегийн дэд бүтцийн байгууламжуудад онилон цохилт өгсөн ийм явдлууд бол боллоо. За мөн одоо хуурай замын фронтод ч гэсэн удаан хугацааны айжуухан шахалт Оросуудын зүгээс бол үргэлжилсээр байгаа юм мэдээ байна. За өнгөрсөн 7 хоногийн туршид Оросын холбооны улсын талаас голцоо шөнийн цагаар Украинд пуужин болон дроны довтлогоог ойр давтамжтай хийсэн болох нь бол тогтоогдсон. За энэ мэтээр Оросын талаас гинэт агаарын дайралтаа нэмэгдүүлсэн явдал нь Оросын холбооны улсыг Украины агаараас хамгаалах системүүдийг ачаалалд оруулах, агаараас хамгаалах системүүдийн пуужингийн нөөцийг нь шавхах зорилготой байж магадгүй гэж одоо ийм мэдээлэл шинжээчд үзэж байгаа юм. Мөн Оросын талаас Украины эрчим хүч болон логистикийн байгууламжууд болон дулааны цахилгаан станц, трансформаторуудын зангилаа, төмөр зам болон агуулах, цэргийн хангалтын баазуудыг онилсан цохилтуудыг хийлээ. За эдгээр дайралтуудын улмаас Украины тал бол тодорхой хэмжээний хохирол амсаж, зарим бүс нутгуудад бол тог тасрах, одоо галт тэрэгний хөдөлгөөн саатах зэрэг иймэрхүү үйл явдлууд бол боллоо. За хэдийгээр эдгээр пуужин болон дроны дийлэнхүүдийг нь Украины агаараас хамгаалах систем амжилттай устгаж чадсан боловч
Пуучин болон дроны дайралтын тоо ширхэхийн хэмжээ эрс нэмэгдсэн учраас Оросын цохилтын амжилтын хувь бас тэр хэмжээгээр өсөж байгаа юм. Гэтэл яг үүнтэй зэрэгцээд Украин улсад барууны орнуудын нийлүүлж буй агаараас хамгаалах цогцлборт ашиглах Пуучингийн тоо багасж нөөцөн дуусаж байгаа нь бол Украинд маш том асуудал эрсдлийг бол одоо дэгдэж эхлээд байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийдөө Украинд зэвсгийн тусламж үзүүлэх боломжгүй гэсэн ийм байр суурьтай байгаа учраас Украины дайны ачааллыг Европын холбооны улс орнууд одоо хамтдаа дангаараа үргэхээс өөр сонголтгүй болж байх шиг байна. За харин хуурай замын фронтод бол нөхцөл байдал онц хэмжээгээр өөрчлөгдөөгүй. За өөрчлөлт гараагүй ийм байгаа боловч тулалдааны эрчим бол мэдэгдэхүйс нэмэгдсэн ийм 7 хоног боллоо. Оросын холбооны улсын талаас алхуурхан шахах буюу илэгдлийн тактика бол үргэлжлүүлэн ашиглаж зарим хэсгүүдэд тактикийн давуу байдал олохыг бол оролцсон хэвээр байна. Тухайлбал Донецкийн чиглэлд Оросын талаас жижиг бүлгээр хуваагдсан цэргүүд давтамжтайгаар дайрах тактик ашиглаж Ихбу болон явган цэргийн дайралтуудыг бол эрс нэмэгдүүлж Украины хамгаалалтын шугамыг бол мэрэх оролдлого бол хийсээр байна. За харин Запорож болон Днеприйн чиглэлд Оросын зүгээс логистикийн байгууламжууд болох зам болон хангалтын төвүүдийг онилон Ихбуны цогцлтуудыг удаадараа өгсөн бөгөөд үүний хариуд Украины тал эсрэг довтолгоо хийхин тулд дайсныхан байршлуудыг судлах зорилгоор тагнуулын дронуудыг Оросын зүг рүү ихээр илгээж байгаа гэдэг ийм мэдээлэл байгаа. За харин хар тэнгист бол нөхцөл байдал ерөнхийдөө арай хурцтмал байна гэж хэлж болно. Хар тэнгис орчимд ерөнхийдөө Украины тал арай давуу байдалтай байгаа юм. За учир нь Украины талаас далайн дроны ажиллагаа явуулж байгаа учраас Оросын тэнгисийн цэргийн байршлууд бол тасралтгүй дарамтанд дүртэж Оросын томоохон хөлөг онгоцнууд бомбдосон гарч чадахгүй ийм ноцтой нөхцөл байдалтай бол тулгараад байна. Нэг ёсондоо бол Оросын тал хар тэнгист бүрэн ноёрхол тогтоож удаж чадахгүй байгаа юм. Гэхдээ Оросууд хар тэнгисийг хяналтандаа бүрэн авах нь тэдний эдийн засагт бол маш чухал ач холбогдолтой. Учир нь хар тэнгисээр Оросын нефтийн багагүй хэсэг бол дамжин өнгөрдөг. Иймээс хар тэнгист украинчууд давуу байдалтай байгаа учраас Оросын нефтийн танкерууд болон худалдааны хөлгүүд бол чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. За мөн Европын орнуудын зүгээс Оросын сүүдрийн флот буюу нууцаар нефт тээвэрлэж буй танкеруудыг илрүүлэх ажиллагаа идэвхжснээс болоод Оросын далд нефт тээврийн салбар ихээхэн хүндхэн байдалд яг энэ цаг мөчид орж эхлээд байна. За мөн энэ бүхэнтэй зэрэгцээд хойд бүс нутгийн улсууд болох Балтийн 3 улс, Польш зэрэг улсууд Оросын холбооны улстай ойролцоо бүс нутгууд дахь агаарын эргүүл сургуультаас давхар идэвхжүүлсэн байгаа. Мөн Европын холбооны зүгээс одоогоор Украин улсад Ихбуны сум агаарын хамгаалалтын системүүдэд шаардлагатай сумуудыг бол тасралтгүй нийлүүлж цэргийн сургалт мөн тагнуулын мэдээллүүдийг бол яг одоогийн байдлаар бол хангасаар байна. За ямар ч тач Америк нэгдсэн улс Украиныг тоохгүй байгаа ч барууны улсууд Украиныг бол дэмжсэн хэвээр байгаа юм. Мөн барууны орнууд хойд тэнгист бол Оросын холбооны улсын нефт тээврийн танкерууд за өөр улсуудын төрийн далбаа ашиглаж хууль бусаар шатхуун тээвэрлэж байгаа энэ үйл явдлыг таслан зогсоох зорилгоор маш хүчтэй арга хэмжээнүүдийг бол авч эхлээд байгаа. Ерөнхийдөө Оросын газрын тосноос олж буй энэ хууль бус орлого гэж үзэж байгаа энэ орлогуудыг таслан зогсоох арга замыг барууны улсууд бол маш хүчтэй илэрхийлсээр байна. За ерөнхийдөө ингээд Украины нөхцөл байдал бол нэг иймэрхүү л байна. За энэ дан яаж бодсон ингээ идэвхгүй хөлтүү дайны байдал шилжчихсэн гэдэг нь энэ хоёр талын зэвсэгт хүчин хоёулаа идэвхгүй байдалтайгаар тулгдаж байгаагаас бол шууд харж болохоор байна. За Оросын холбооны улсын хувьд Европын холбооны улсуудын эдийн засаг Иран дүрнэж буй дайны улмаас хямарч за Украины дайныг санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхийг бол хүсэж байгаа. За Украин бол хэдийнэ одоо нэгэн том дэмжигч алдаад байгаа. Тэр дэмжигч нь бол Америк нэгдсэн улс. За Америк нэгдсэн улс өнөөдөр хувийн карьераа хөөгөөд өөр бус нутагт дайн хийгээд замгүй байна. Иймээс өнөөдөр Украиныг санхүү болон зэвсгээр хангаж чадах цор ганц хүч нь дан ганц Европын холбоо болон хувираад байна. За иймээс Украины хувьд Европын холбооны улсуудын эдийн засаг тогтвортой өсөлттэй хүчрхэг байх нь Зеленский болон Украины зэвсэгт хүчний одоо хамгийн том итгэл найдар болон хувирах ийм их зүйл харагдаж байна да. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд тодорхой хэмжээгээр таалагдсан гэдэгт бол найдаж байна. За ингээд дараа 7 хоногийн дараагийн дэлхийн 7 хоног тоймороо дахин уулзтлаа түр баяртай.